Гэмтэл сог судлалын үндэсний төвийн сэргээн засах хэмжлэгээний тасаг түлэнхийн дараах сэргээн засах хэмжлэгээний даралтад хувцас туслах хэрэгслийн өрөөтэй болжээ. За энэ өрөө нь улсын хэмжээнд анх удаа байгуулагдсан гэдгээр онцлог болж байна. Мөн даралтад хувцас нь түлэгдсэний дараах хамгийн үр дүнтэй эмчилгээ болдго юм байна. Энэ охин өнгөрсөн 1-р сард халуун хоолны шүлэн түлэгджээ. 25-аас 30% түлэгдэлтэй буюу 90 нүүр 1 гарын булгаа төлсөн байна. Улмаар орон нутгийнхаа эмнэлэгт 3 хоног эмчилүүлж гэмтэл согыг судлалын үндэсний төвд арьс нөхүүлэх хагалгаанд оржээ. Гэтэл сорив үүсэж арьс ургах болсон байна. Ингээд ээж нь судалж үзээд даралтад хувцас өмсүүлэх нь хамгийн тохиромжтойг мэджээ. Иймээс бүгд наримдах Солонгос улс руу явхаар судалахад өндөр өртөгтэй байсан байна. Харин өдгөө гэмтэл согыг судлалын үндэсний төв тус хувцсыг хийж байгааг мэдэж охин нь анх удаа даралтад хувцас өмсөж байгаа нь юм а. Яг юм даралттай хувцсны талаар бол угаасаа Монгол улсад ерөөхдөө бол яг анх удаа л нэвтэрч байгаа зүйл юм лээ. Тэгээд судлаад ингээд сорвжод эхлэнгүүт нь маш их судалсан. Хүүхэд учраас ядаж ингээд сорвгүй байлгах талаас нь л айлуулах ингээд бүх хэл юм ингээд илэрхийлж байгаа. Тэгээд одоогийн байдлаар бол яг битүүр анх удаагийн сорвиндоо зориулсан даралттай хувцсныхаа эсвэрийг өгөөд ингээд хувцас өмсгөж байгаа. Тэгээд энэ даралттай хувцас бол улаасаа ерөөсөө олон улсын хэмжээнд бол түлхэхийн дараах ганц зөвлөдөг зүйл юм билээ. Сорины эсрэг тэгээд сорвиг одоо нэг шархай хэвийн хэмжээнд эдгэх гэдэг ерөөхдөө бол зорилттой байдаг. Даралтад хувцсыг түлэгдснээс хойш 20 жилийн дотор өмсвөл илүү тохиромжтой. Өмсөх хугацаа харилцан адилгүй эдгэрэх явцаас хамаардаг. Энэ хувцас нь түлэгдэлтийн сорвиг эдгээх олон удаа хагалгаанд орох хагалгааны хүндрэл дахир дутуу болох зэрэг олон хүндрэлээс сэргийлнэ. Даралтад хувцсыг өвчтөн тус бүрд зориулж тусгай хэмжээс авч хөдөлгөөнд засалч нар хийдэг. Даралттай хувцас нь болохоор түлхэхийн дараах өмсөж байгаа гэсэн хувцснууд. Энэ хувцснууд нь болохоор гар хэсэг вэ нүү, шуу, бугуй ямар хэсэг вэ те. Ер нь аль хэсэг түлэгдэж тэр хэсгүүдээс нь одоо тодорхой хэмжээний одоо хэмжээсүүдийг авдаг. Зөвхөн тэр хүнээс л авна гэсэн үг. Нэг хүн дээр авчаад өөр хүн дээр одоо энэ хүн ингээд ижлэгэн одоо биеийн жинтэй аль өндөр нэжлэхийн хэмжээ ингээд энэ хүнд ижлэгнэр хийчих яддаг ч юм уу тийм байдлаар ерөөсөө ширэлж хийх ямар ч боломжгүй зөвхөн тэр хүнээс л ингэж хэмжээсийг авч бод хэмжээсээр нь тэр хүн тохирсон гэмтэл согыг судлалын үндэсний төвөөс хүүхдүүдэд даралтад хувцсыг үнгүү хийж өгч байна. Одоогийн байдлаар 5 хүүхэд нэг том хүнд хийж өгöd байна. Мөн 7 хоног бүр хувцсанд үнэлгээ хийж өвчтөнд нөлөөлөх байдлыг шалгаж байгаа гэлээ. Түүнчлэн даралтад хувцсны материал нь маш үнэтэй. Зөвхөн цээжвчл гэхэд 1 сая орчим төгрөгийн өртгөөр бүтдэг. Тэгвэл түлэнхийн дараах сэргээн засах хэмжлэгээний даралтад хувцас туслах хэрэгслийн өрөө болон хувцсны материалыг World Share төрийн бас байгууллагын хөрөнгө оруулалтаар төслийн хүрээнд шийджээ. Тус төсөл 2 жилийн хугацаанд хэрэгжинэ.